Одоо энэ нөө жоквийн газар яг ямар одоо нөхцөл байдалтай байгаад ингээд шийдэгдэхгүй хичнээн жил болчихоо энэ. Миний санахын нэг 4 жил болчлоо шүү. Тэгэхээр энэ одоо жоквийн орчмын иргэдийн за ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настангуудын энэ одоо сайхан амраад нэг тийм ээ нэг зорчих хэсгийн нэг аятайхан газрыг одоо яагаад ингээ ухчаад одоо хүртэл ингээд альч тийшээ шийдэхгүй байгаад байгаа юм бэ? Энэ ямар одоо хүчин нөлөө орчоод ингээд байгаад байна? Энэ талаар нэг тодруулга авъя. Түрүүн уул нь асуусан. За. Нямбатар дараа хариулах уу? За. Тийм манай их хурлын гишүүд нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй байна. Энэ юу гэвэл бид эрхцүүтэрийг төлөвшүүлнэ гэж явж байгаа эрхцүүтэрт шүүхийн шийдвэр дээд хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэрээр төдөлзүүлнэ, шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно. Яг энэ одоо ЖУК-тэй холбоотой ЖУК-ийн ардлын газрыг бол нийслэлийн цэцэг даргын захирамжаар хүчингүй болгосон шийдвэр дээр нь шүүхэд тухайн аж ахуйн нэгж гомдол гаргаад захиргааны хэрэг үүсээд шийдэгдээд нөгөө одоо захиргааны байгууллагын шийдвэр алдаатай байна гэдэг шийдвэрийг гаргасан. Яг ийм олон одоо тохиолдлууд хоттой холбоотой газрын олон асуудлууд шүүхийн шийдвэрээр унсан гэдгийг бас хэлье.